Өдрийн төргийг жоохон техник саалгаа олж өгчлээ. Тэгэхээр өнөөдрийн хаахны төрүүлэлтэй өөрчлөлт явуулж байгаа юм. Манай хэдэн үг зөвлөгөө өгч чөлөөс хийжсэн. Өсөлт тавьсан байна. Тэгээд орж ирсэн юм. Онхоо хугацаанд фитнес тренер тэгээд үзсэн байгаа. Тэгээд эднээс болохоор заалын зорилготой маркетинг ахиу заалын ахиу орлогоос бага юм бид дандаа хийгээд яваад байдаг. Бичлэгийн хийж ирсэн ахиу заалын үндсэндээ багтай тийм гэсэн. Харин бол энэ төрлийн асуудлыг сонирхдаг хүмүүс бол нэлээд нэг юм шиг бид тэгэхээр энэ инклинс яриад байгаа бичлэг хийгээд YouTube дээр тавиад өмнө хийсэн одоо боловсрол за эрдэм шинжилгээ сэтгүүл YouTube зөвлөгөө өгсөн болохоор бүгдээ YouTube дээр байгаа. Та бүхэн Эрдэнэ Батбатаа гэх Google-ийг үзэх юм бол миний сайт гэж гарч ирнэ. Тэгээд тэн дээр болохоор олон нийтэд үзүүлсэн үйлчлэгийн хэсэг болохоор миний одоо энэ судалгаа шинжилгээтэй холбоотой бүх одоо лекцүүд болохоор тэн дээр байна. Тэгээд та бүхэн бас тэндээс орж мэдээж за бусад их сургуулиудад бас ирсэн зүйлүүдийг бол тиймээс үзчих болох юм байна. За өнөөдөр болохоор над нэлээд ерхий даалгавар өгсөн байна. Тэгэхээр юу бас жоо ерхий хэсэг нэг 10 слайд байна. Тэгэхээр нэг 20-30 минут яриад чөлөөтэй хэсэг зөвлөгөөний хэсэг байна. Бичлэгийн менежер. За өнөөдөр миний ярих байгаа сэдвүүд болохоор энэ мөсийн бидний багшийн үнэлгээ за тэгээд цол зэрэг биш асуудлыг болохоор маш их гаргадаг. За байгалийн ухааны үеийн Web of Science за нийгэм хүмүүстийн ухааны болохоор Scopus-ийн сэтгүүл гэж юу юм. За тийм нийтлэлийн ач холбогдол юу. За тэгээд би баг цаг өмнө шийдвэр яаж одоо шийдвэр тэр сэтгүүл нийтлүүлж болохын гэдэг юм байна. Өөрийнхөө одоо багахан туршлагаас болж уулзах юм юу таамаглал. За тэгэхээр ач холбогдлоо бол бид нар бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр жишээлбэл Монгол улсын ихтэй сургууль коллежийг төгсөгчдийн юм бол мэргэжлийн чиглэлээр юм бол төгссөн байна. За тэгэхээр энэ дээр бол үндэсний статистикийн хорооны мэдээлэл 2004 оноос за тэгээд хамгийн сүүлийн одоо манай байгаа статистик бол 2018 оны статистик байна. За тэгэхээр энэ дээр болохоор мэргэжлийн чиглэлээр байгаа. Тэгэхээр бид нар бол хүмүүстийн ухаан урлаг, хууль, нийгмийн шинжилэл, бодлого, бизнес гэх мэтчлэн одоо байгалийн ухааны салбар бүгдээ бол төгсөгчдийнхаа бид нар динамикийг Монгол улсын улсын дэд бослын системээс харж байгаа. Динамикийг нь харж болжээ. За тэгэхээр энэ дээр болохоор энэ зүүн гатлалт нь болохоор хэдэн хүн төгссөн юм бэ гэдэг нь болохоор байгаа. За баруун гатлалт нь болохоор нийт одоо юуны хувьд болохоор салбаруудын хувьд болохоор энэ бүгдээр энэ синхрээр зурцсан байгаа. Баруун гатлалт нь одоо төгссөн байна. Хамгийн дээр байгаа нь бол одоо бүх салбаруудыг төгсөгчдийг маань тоог харуулж байгаа гэсэн. Тэгэхээр бид хамгийн сүүлийн одоо жилийнхаа статистикийг харах юм бол 23 мянган хүн Монгол улсын ихтэй сургууль коллежийг бол 2018 онд төгссөн байна. Тэгэхээр бид нэр эндээс юу харж болох вэ гэдгээр бид нар бол ерөнхийдөө бол манай ихтэй сургуулиудыг сонгож суралцагчдын тоо бол тодорхой хэмжээнд бол өсөж байгаа. 2010 он хүртэл өсөж байгаа. За сүүлийн жилүүд бол маш уртастайгаар уурч байгаа гэдэг нь болж байгаа. Тэгэхээр бид нар энэ нөгөө Монгол оюутнуудыг бас яагаад ингэж асуултаа сухаа болчих гэдэг асуулаа бас бодож байгаа юм. Тэн дээр нь бол өнөөдрийн одоо миний энэ нөгөө ажлын эхлийн цэг нь болж тавьж байгаа юм. Тэгэхээр одоо шийдэл миний хувьд нийгмийн ухааны салбарын эдийн засгийн техникийн багшийн хувьд болохоор энэ маань маш их сөрөг тохиол. Тэгэхээр энэ чиг бол би одоо манай багш нар багшлах цаг болох нь эсвэл бол багсхийн бол энийгээ цагийг яаж багсахгүй гэх асуудал бол яваа яваа ургаж гарч ирнэ гэсэн үг байна. Тэгэхээр одоо бол үндсэндээ жил
37,000 хүн төгсөж ирсэн аа. Одоо 24,000 хүн төгсөж байна гэдэг бол энэ чинь 3-1-ийн дуурал гэсэн. Энэ бол манай дэд улс хэлсэнд маш том хэмжээний цохилт байна. За алидийн цохилт бол ороод ирчихсэн баг манай шинжлэх ухааны сургуулиуд ирчихсэн. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр элсэлтийг бид нар уул нь бол хэвлэлийн шинжлэх ухаан гэдэг хоёр сургуулийн нийлгээ. Тэндээсээ бол эдийн засгийн оюутнуудыг бид нар бол авах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол Яшийн математик шалгалт өгсөн оюутнууд манай эдийн засгийн техникийн сонгож орж ирэх боломжтой болсон. Одоо тэрмээр одоо өмнөд эхлээд хэвлэлийн шинжлэх ухааны сургуулиас оюутан авч ирэх бол ирсэн. Дараа нь тэгээд зөвхөн шинжлэх ухааны сургууль дотроос оюутнууд авч ирсэн аа. Одоо бас энэ жилээс болоод танах бол зөвхөн нийгмийн ухааныхаас салбараас оюутан аваад тэгээд байгалийн ухааны салбараас оюутан авч болохгүй гэсэн юм жон гарчлаа өчтөр. Тэгээд энэ нь юу болж байна вэ гэхээр оюутны тоо буурлаа бид нар бол үндсэндээ чи өгөхгүй би өгөхгүй гэж юм стратеги орж ийн одоо нөөц бий жишээлбэл. Тэгэхээр энэ ингээд хоорондоо ингээд оюутнуудаа боловсруулахаас илүү энэ чиг хандлага нь яагаад ингэж гарч ирж байгаа. Яагаад одоо шийдэл хүмүүсүүд эдийн засгаар сурах гэдэг нь тэрийг одоо шууд ингэ захиргааны зүгээр дөржүүлж ингэж байгаа юм тийм. Тэгэхээр эдийн засаг чинь одоо өөрөө унчих юм бол хүмүүсийн чинь хамгийн гол салбаруудын нэг маань за тэгээ бас олон улсын хэмжээнд харьцангуй хүлээн зөвшөөрсөн салбар чинь унчих юм бол нөөц чинь одоо унждаг юм уу унждаг юм уу гэдэг асуудал тавиад хүмүүс ойлгохгүй байна л та. За тэгэхээр энэ манай эдийн засгийн хамаатаас юу ах юм бол одоо энэ бизнес удирдлагын салбар гэдэг чинь тод зинхэр салбар одоо Монгол улсад хамгийн олон оюутан төгсдгийн салбар байж байна. За дараа нь болохоор маш хурдан унж байгаа салбар бол одоо жишээлбэл нийгмийн шинжилгээний салбар гэж байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ 2008 онд бол 3800 орчим оюутан төгсөж байгаа. За үндсэндээ бол тогтмол уусаар одоо хийж байгаа. 1800 орчим оюутан жил төгсөх юм салбар. Тэгэхээр нийгмийн ухааны салбарт нь бол манай эдийн засгийн салбар байдаг. За тэгэхээр энэ дээр бол бид нар сэтгүүл зөв социолог юу гэж байна тийм. Улс төр антрополог гэх ус салбаруудаа. Тэгэхээр бид нар энэ төгсөгчдийнхээ динамикийг ингээд харахаар яагаад энэс болоод байгаа юм бэ гэдэг нь тогтоох. Мэдээж бол хүмүүс хүү амын төрөл буурсан за эсвчдийн насны одоо кохорт бол багассан тоолбоор энэ байдаг. Тэгээд бол миний бодлоор энэ бас өөр юмнууд бол байгаа юм шиг. За тэгэхээр юу байж болох вэ гэдгээр манай Монгол улс маань дунд шалгалтаа болсон. За тэгэхээр одоо олон улсын харьцуулалтаар бол худалдаа авч чадрын паритетээр илэрхийлэгдсэн нэг хүнд ногдох дотоодын нийтлэг хүн шиг. Тэгэхээр бүх одоо улсуудыг бол харьцуулж болох боломжтой болсон гэсэн. За тэрүүгээр одоо бол Монгол улс маань дундж багтаа улсуудын хаваар нэг хүнд ногдох дотоодын нийтлэг хүн болохоор 12,820 байна. За тэгэхээр энэ нэг хүн ногдох юугаа бид нар хэр шударга эсвэл хэр тэгш хувааж байгаа нь бол асуудал байж болно. Гэхдээ бол нэг хүнийхээ тоонд дотоодын нийтлэг хувааж юм бол нэг хүн ногдож байгаа юм. За тэгэхээр бид бусад улсуудтай харьцуулахад бол баг нэлээд чинэл улсуудын тоон, дундч улсуудын тоон бол ороод ирсэн байна. Тэгэхээр энэ шиг Гана улсын 5600, Зааны улсын бол 5400, Кени, Африк, Сабсахарын улсуудтай харьцуулах юм бид нэг 3 дахин өндөр бололтой болж байгаа юм л да. За тэгэхээр дундч орлоготой хүмүүс яадаг юм бэ гэхээр тэдний бол сонголтоор өөрчлөгдчихдөг. За тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл бид нар одоо буураа үйлчлэлтэй байсан байггүй ихээр адилхан зөвхөн дээд боловсролын үйлчлэлээр зөвхөн Монголоос авах гэсэн зүйл байх болчих юм байна. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл хөөс хүмүүс хамгийн ойрхон тийм манай мөсийн одоо юу мөсийн лабораторийн газар байсан юм тийм дэн дээр баригдсан сэлб сургуулийг авах гэсэн. За жишээлбэл энэ дээр 7 сая төгрөг жишээлбэл жилийн төлөвлөж байгаа мөсийнхаас бараг 2 нууцсан хэмжээний төлөвтэй болчихсон тийм. Тэгэхээр энэ худалдаа авах чадвар өндөртэй болсон хүмүүс ч юм болохоор гадагшаа хөвгүүдөө их явуулсан гэсэн байна. За тэгэхээр эдгээр бол нэгэн боломжтой болсон юм шиг нэг харьцуулт хийж эхлэх гэсэн. Монгол зөвхөн ачаал хөдөлгөөний за гадны сургууль юм тийм. Тэгэхээр энэ дээр бол дураараа санхүүжүүлж юм. За дээр болохоор Монгол Улсын сянсаас шигсэн санхүүжүүлж байгаа тийм. Тэгэхээр энэ боломжууд ирсэн юм байна. Тэгэхээр энэ харьцуулт
гэдэг зүйл дээр болохоор бидний өнөөдөр яригдж байгаа зүйлүүд бол нэлээд холбоотой. Тэгээд бид нар бол нэг гоо амынхаа насан буураад байгаа оюутнуудын төлөө бол маш олон 95 ихтэй сургууль коллеж өрсөлдөж байгаа. За тэгэхээр одоогоор бол Монгол улс 148 мянган бүртгэлтэй оюутан бол байна. За төрийн өмчи 14 их сургууль байгаа, 7 дээд сургууль байгаа тийм. Говийн өмчи 21 их сургууль байна, 43 дээд сургууль байна, 7 коллеж байна тийм. Тэгэхээр энэ болгон болоод нөгөө зармыг бид нэг гадаашаа албаад байгаа оюутнуудын төлөө өрсөлдөж байна гэсэн үг байна. За мөс бол энэ зах зээл дээр бол баг хамгийн том холбогчдын нэг. За мөс бол бакалавр, магистр, доктор оюутнуудын хувьд болохоор бакалавр дээр 16 мянган оюутантай, за магистр дээр 2800 оюутантай. За энэ доктор дээр бол 840 оюутнуудтай. За нийт Монгол улсын одоо оюутнуудын 13.4% бид нар бол боловсруулж болж байна. Тэгэхээр мэдээж бол энэ пропорцоор болгондоо тэгэхээр бакалаврын бид нар одоо харьцангуй бага хувийг нөөц сурч иж магадгүй. Гэхдээ бол магистр, докторын бол маш том хувийг нөөц сурна. Тэгэхээр магистр, доктор гэдэг бол энэ судалгааны зэрэг өгч байгаа. Судалгаан дээр сургууль боловсон сургалт явуулдаг юм хэрэгтэй. Олон улсын жишээ. За тэгэхээр Монгол улсын одоо би зөвхөн бусад салбарыг нь бол мэдэхгүй. Тэгэхээр эдийн засгийн салбараа одоо бид нар бас эдийн сонирхож судлаа байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын хэмжээгээр одоо миний харьяалал гэхээр нийгмийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр бол энэ 2019-с 2020 оны хичээлийн жил нийтдээ бол 27 мянган оюутан одоо яг сурч байгаа 2019-с 20 он бакалаврын түвшин. Магистрт бол 10 мянган оюутан байна. За докторт бол 980 мянган. Тэгэхээр ялангуяа магистр, докторын түвшин бидний судалгаа хийх хүмүүс маань хурц багшлах гэдэг бол маш чухал болж байгаа. За тэгэхээр энэ дээр шиг бүр манай нөгөө эдийн засгийн салбар, за бизнесийн салбарын хувьд болохоор нийгмийн үндэсний статистикийн орчинд ангиллахтаа эдийн засгийн наривчлан ангиллахгүй. Тэгэхээр энэ дээр бол нийгмийн шинжилгээ нэг ангиллаж байгаа. Бизнесийн удирдлыг нэг ангиллаж байгаа. Тэгэхээр одоо эдийн засаг нь болохоор энэ хоёрын ангиллах нь хамаатай. За тэгэхээр энэ дээр бол манай энэ эдийн засаг нийгмийн бизнесийн салбарт бол бакалаврын түвшнийг бол нийт оюутнууд 22.7%, за магистрийн 40.9%, за доктор 28.9% сурч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол чинь шинжлэх ухааны 30-40 салбар байна гэх юм бол нэг 2 салбар нь ийм том хэмжээний салбарыг аваад байна гэдэг бол ач холбогдлыг энэ л одоо илэрхийлээд байгаа юм. За тэгэхээр энэ нөгөө нийгмийн эдийн засгийн салбарт бол шинжлэх ухааны мэдлэг хэр хүрч байгаа оюутнууд хүрч байгаа нь болохоор Монгол улсын нийгэмд одоо энэ шинжлэх ухааны түвшин хэр байгааг бол үнэхээр тодорхойлно гэсэн үг болж таарч байна. За өөр нэг одоо энэ судалгааны ач холбогдлыг харж болох нэг статистик бол үндэсний статистикийн орноос 2014 оноос хойш 15 жил 471 мянган хүн бол Монгол улсын дээд засгийн байгууллагаас төгсч гарсан гэсэн байгаа. За тэгэхээр энэний бол 32.4 мянган хүн нийгэм бизнес удирдлага гэсэн хоёр салбар төгсч байгаа. За тэгэхээр эн чинь бол үндсэндээ 3.1-ийг энэ хоёр салбарыг харж байна гэсэн үг таарч байгаа. Тэгэхээр энэ хоёр салбараас судалгааны чадвар ямар юм сонсоод гарч байгаа оюутнуудын төвшин бол Монгол улсын үндэсний нийгмийн хөгжлийг тодорхойлно гэсэн үг болчихж байгаа юм байна. Тэгэхээр бид нар энэ бол 2004 оноос хойш 15 жил гэсэн байна. Тэгэхээр 2004 оноос өмнөх 15 жил шиг 1990 оноос хойш энэ авах юм бол эн чинь бол бараг 1 сая хүн болчихж байгаа. Тэгэхээр үндсэндээ 3 сая хүн өнөөдөр амьдарч байгаа 3 сая хүн чинь бол ямар хаваад нь ямар мэдээлэл байгаа юм. За шинжлэх ухаан гэж юу ойлгох юм болохоор үндсэндээ эдийн засгийн нийгмийн салбараас гарч байгаа төгсөгчдийн чанараас маш бага гарч байна. За тэгэхээр мөс бол энэ шинжлэх ухааны хөгжлийн түвшин мөстэй байгаа. Энэ болохоор Монгол улсын нийгмийн хөгжлийн түвшин тодорхойлох үндсэн хэсэг байна. За тэгэхээр шинжлэх ухааны төвшин сайжруулах талаар бол
манай Монгол улсын бодлого бай төрөөс боловсролын тараалаар баримтлах бодлого байгаа. За энэ дээр болохоор Мөрсийн Монгол улсын 4-өөс доош бүх их сургуулийг бол Азийн топ 100 сургуулийн нэг болгоно гэсэн байна. За манай Мөрс дээр болохоор бас юу гэж байгаа? Стратеги төлөвлөгөө гэж байгаа. 2024 онд 3 жилийн дараа бол бид нэр Азийн топ 100-ийн нэг болно гэж амлацсан байна. Тийм олон Монголын ард юм. За тэгэхээр энэ чансааны жигсаалтад одоо жишээлбэл энэ Times Higher Education дэлхийн сургуулиудын чансаа QAC бас чансаа. За энэ манай урд туршийн Academic Ranking of World Universities гэх 10-гийн жагсаалт болохоор бүгдээрнийх нь хувьд болохоор энэ судалгааны өгүүллийн чанар болон шийдвэрлэх үүрэгтэй. За жишээлбэл энэ QAC-ийн бол 20%, Times Higher Education бол 46%. За хятадууд бол их сургуулиудыг эрмэлэхдээ 70% нь бол цэвэр эрдэм шинжилгээний өгүүлэлийг өгүүлж байгаа. За эрдэм шинжилгээний өгүүлэлт дээр бол QS Times Higher Education болон Scopus-ийн өгүүлэлийг ашигладаг. Эрмэлэхдээ 10 нь бол зөвхөн Web of Science-ийн өгүүлэлийг ашигладаг. За тэгэхээр энэ маань болохоор энэ судалгаа гэдэг зүйл маань болохоор нийгмийн хөгжилтэй бас холбогдож байгаа. Тэгэхээр энэ шинжлэх ухаан гэдэг зүйл бол нийгэмд бол түүх ёстой. Бид нар технологиг дамжуулах ёстой хүмүүс нь болохоор их сургуулиуд байдаг. Тэгэхээр технологи дамжуулж ялангуяа энэ дээд боловсролын зэргүүдийн түвшинд бакалавр, магистр, докторийн түвшинд бол энийг хэн хэрэгжүүлэх юм бэ гэдэг нь болохоор судалгаатай байна. За бид нар болохоор бас мөөстэй их ашигладаг зүйл бол зэрэглэл тогтоох гэсэн. Дэд профессор дээр бол ямар хүмүүсийг бид нэр ажиллах юм бэ гэдэг бол за ямар ч байсан одоо HBS-ний баримтч юу болохоор судалгааг үндэслэнэ гэсэн юм байна тийм. Веб амьдралаар хэрэгж байгаа гэсэн үү. За мөн болохоор яг мэрэгжлийн хувьд та хийн хамрах хэрэгтэй юм бэ. Яг хиний үгийг бид нэр тааж одоо тухайн шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй юм бэ. Энэ бол мэрэгжлийн хувьд зүйл маш чухал. Тэгэхээр маш олон толгойтой орчих юм бол шинжлэх ухаан бол хөгжихгүй. Нэг нь болохоор орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухаан бол Монгол ямар ч хэрэг байхгүй. Манай хуучин социалист нийгэм бол маш сайхан байж байгаа гэдэг. Тийм одоо эдийн засгийн профессортай байх юм Монгол хийж хөгжихгүй. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө дэлхийн гонтоглоор байгаа. Дэлхийн явж байгаа. Дэлхийн иргэнээр авах юм бол тэр одоо зарчмаар явах хэрэгтэй. Тэгэхээр бол энэ дээр дахиад судалгаа зүйл байна. Тэгэхээр яг ямар судалгаа юм бэ? Энэ зөвхөн одоо ном бичиж байгаа эсвэл өөрсдийнхөө одоо бичсэн зүйлийг санд нэгтгэж байгаа судалгаа юм уу? Эсвэл одоо энэ олон улсын стандарттай Scopus Web of Science гэдэг судалгаа юм. Энэ дээр бол бас яг одоо өөртөө энэ шийдэж чадаа болох зүг байна. За тэгэхээр энэ бид нар одоо бүгдээрээ энэ нөөц гэдэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүс. Тэгэхээр миний хувьд зорилго бол бид нар энэ жагсаалтад нөөцийг олох хэрэгтэй. Тэгэхээр нэг нь одоо амлцсан юм чинь бид нар бол хувь хүний эдийг алдахгүй байхын тулд нэг бол би энэ хурц чадахгүй зорилго одоо тавьсан сургуулиуд ажиллахгүй чадахгүй гарч үгүй бол та нэг цалин авч байгаа бид нар энийг ажиллахаас өөр аргагүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол мэдээж бол Монгол улсын хувьд маш чухалтай. Тэгэхээр бид нар оюутнууд алдахгүй болно гэсэн үг. Оюутнууд гадшаа ажиллах нь муу гэсэн үг биш тийм. Явж байгаа сургуулиуд нь болохоор үнэхээр сайн сургуулиуд байна уу? Зарим улсууд болохоор бодлоготойгоор болохоор ихтэй манай оюутнууд их авч байгаа. Тэгэхээр энэ болохоор бас сайн зүйл өгөө гэх юм бас хэцүү. За ялангуяа бакалаврын түвшинд явчихсан оюутнууд бол олон улсын судалгаагаар эргэж ирэхгүй байх юу бол статистик маш өндөр. Тухайн улс бол уус чингэх юу маш хувийн болохоор маш өндөр. За сүүлийнх нь болохоор бидний валютын нөөцийг боловсролын бакалаврын түвшинд одоо шиг бид одоо олох боловсролыг бид нар насрын өндөрлөлтөөр гадаад их сургууль авах нь манай валютын нөөц одоо сөргөлтэй валютын нөөцийг шавах баялаа зааж бүрдүүлж байгаа юм байна. За тэгэхээр ийм юу бол бодлого хэрэгжүүлсэн улсууд бол зөндөл байна л да. Одоо шиг Солонгосын Тэнгэрийн 3 гэх нэг сургууль гэдэг Sky гэх нэртэй. Сөүлийн үндэсний сургууль, Korea University, Yonsei сургуулийн бол эхний өсгүүдийн нэг гэдэг Sky гэж нэрлэдэг шүү дээ.
цолоос би 1 жил амьдрахад бол үндсэндээ хүүхдүүд нь тэр Sky уран сургуульд орчих юм бол за багийн гадшаа сургууль бол явуулах гэсэн юм эцэг хичээл юм Harvard, Oxford биш болов уу Америкийн мужийн сургууль, Английн дунд сургууль явуулахгүй гэсэн юм байна. За тэгэхээр энэ манай техникээс одоо шиг юу хийж байгаа юм бэ гэхээр янз бүрийн техникээс аваад ирсэн хүмүүс болохоор тэгэхээр эндээс бид энэ багшилжлыг дэмжих санал гэж байгаа гэдэг. Энэ болохоор үндсэндээ техникийн хөгжлийн сан, хөгжлийн төсөв гэдэг юм шүү дээ. Төсвийг бол техник болгоно гэж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бид нар бол техмээр хэлцээ. Энэ дээр бол техникийн хамт олоноор хэлцэж тогсон болов зартал гаргаж болдог байдаг. Тэгэхээр тэрийг бид нар чи урамшуул олохоор тохирсон байгаа. Мөнгө урамшуул. Тэгэхээр одоо манай эдийн засгийн техник маань болохоор эдийн засгийн судалгааны параметраа болохоор дэлхийн чигсааны жагсаалтанд орсон байдаг. Одоогоор бол бидний 681 доллар ирэмблэгдэж байна. За гэхдээ бол нөгөө тэр ирэмб маань болохоор зөвхөн топ сэтгүүлүүд нийтлүүлсэн өгүүлбэрээр толгуурлаж ирэмб гардаг. Тэгэхээр бид нар бол топ сэтгүүл зүйлүүд нийлүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр бид нар топ сэтгүүл гэж нийлүүлэх нь бол илүү урамшуултай. За Web of Science ерөнхий манай эдийн засгийн салбарт бол Web of Science-ийн 371 сэтгүүл байдаг. За Scopus-ийн бол 997 сэтгүүл байна. Тэгэхээр бид нар за 997 биш юм аа гэдэг 371-ийг хийлгэж юм бол манай техникээс дундаас техникийн хөгжлийн хөтөлбөр мөнгө урамшуул тохирсон байна. За энэ мөрс дээр байгаа Web of Science, Scopus, Web of Science урамшуул гэж Scopus-ыг бол зэрэглэхээр байгаа тийм. Тэгэхээр Web of Science-ийн мөнгө урамшуул нь болохоор энэ зохиогчдын эрдэмтэй холбоотой юм аваад ирсэн. Тэгэхээр энэ болохоор бидний хувьд бол ямар ч оновчгүй зүйл. Одоо шиг одоогийн байгаа зүйл нь бол нэгдүгээр зохиогчоор хүн бүтээлээ эвлүүлэх юм бол за энэ бол 100% авна. За холбоо өргөж зохиогчоор эвлүүлэх юм бол 80% авна. За бусад зохиогчоор нийтлүүлэх юм бол 50% авна гэсэн зүйл оруулсан. Тэгэхээр энийг болохоор үндсэндээ байгалийн ухааны хүмүүс энэ төрний гаргаж ирсэн юм байна гэсэн юм надад бол сэтгэл. Тэгэхээр тэн дээр болохоор хүмүүс яадаг вэ гэхээр маш олон ингээд зохиогчтой магадгүй бараг хэдэн зуун зохиогчтой. Тэгээд болохоор тэнд нь болохоор яаж зохиогчдын нэг болцдог вэ гэсэн жишээ сарц өгдөг ч юм уу эсвэл дээж аваад өчгөө зохиогчдын нэг болцдог. Тэгж яриад. Бид болохоор хийм тохиолдолд бол нийгмийн ухаан за юунд бол байхгүй шүү дээ. Хүмүүнлэгийн ухаан бол хэдэн зуун зохиогчтой өгүүлэл гэж юусоо байх. Тэгэхээр энэ бол хэцүү. Дараа нь болохоор нэгдүгээр зохиогч чинь бас зөвхөн цагаан толгой дараалал тогтоочтой салбарууд бол зөндөө. За жишээлбэл эдийн засгийн салбарт бол тийм практик их бий. Тэгэхээр одоо шийдэл А биш чинь эсвэл бол А's гэх эсвэл A's гэх бичсэн нэрлсэн одоо нэр өгөөгүй бол чинь шудраг бус зүйл үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би бол маш юм азтай уушаа болчиход байгаа байхгүй. Миний нэр бол Эрдэнэт Батаа. Тэгэхээр хэдийгээр Батаа нөгөө Монгол цагаан төлөөсөө хоёртэй энэ болохоор маш доогоор байдаг ч гэсэн англиараа болохоор энэ чинь нөгөө топ 3 4 гэсэн болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь бол яг бусад хүмүүсүүд маш шудраг юм. Тэгэхээр одоо та нар хэрэг судалгаа хийж байгаа юм бол өгүүлэл дээр ингэж бичиж байна. Тэгэхээр бүх зохиогчд бол ижлэгэн үүрэгтэй гэж зүйл бичиж байна. Тэгэхээр all authors are equivalent гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр та нарын одоо хамтран зохиогч нь тийм цагаан уусгаар явж байгаа. Тэгэхээр бид нар бол ингэж ойлгож байгаа бол тийм одоо нэг ганцхан мөр оруулах гэсэн байна шүү дээ. За дараа нь энэ болохоор та нар одоо шиг холбоо зохиогч дээр одоо юу гэх хамгийн одоо туршлагатай эсвэл бол одоо энэ төслийг олж ирсэн хүн бий холбоо зохиогч юм бол бас нэг мөр гэж үүж байна. Энэ дээр болохоор all authors corresponding authors буюу бүх зохиогчид бол холбоо зохиогчтой бичүүлж байна гэсэн. Тэгэхээр эн чинь бол нөгөө дараа нь одоо шийдэд мөрсийн шагнал олох дээр бол энэ чинь үндэслэл болох байхгүй. За дараа нь одоо шийдэд нөгөө Монгол улсын боловсролын яамнаас бас энэ топ сэтгүүлүүд Web of Science, Scopus-ийн сэтгүүлүүд бол
нийтлүүлсэн хүмүүсүүд бол шагнал олгоно, мөнгөн шагнал олгоно гэж бол төсөл яригдаад байна. Тэр нь батлагдан хэсэг мэдэхгүй юм. Тэгээ ямар ч гэсэн би тэр ажлын хэсэгт оролцоо явж ирсэн. Тэн дээр бол тэр юу бол нэгдүгээр зохиогч холбоо барьчийн асуудал бол ихэнх хүмүүс бол тэр байх ёстой гэсэн тийм зөв хүчтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр тохиолдолд бид нэр авч болж байгаа хэрэгжүүл гарна. За тэгэхээр энэ асуудал нь болохоор бас та нар одоо энэ одоо хөтөлбөрт хамрагдаад явж байгаа юм болохоор сайн мэдээ гэх юм бол тэр шагналууд нь бол маш өндөр шагнал байх юм гэж ойлгосон. Тэр одоо нэг спортын тэмцээнд нэг шагнал авахаар одоо шийдвэр олимпийн медаль чи юу вэ? 50 сая төгрөгийг насаар нь авдаг сар болно. Тийм их шагналууд байдаг шүү дээ. Эсвэл урлагийн наадам фестивалд ороод тэргүүл шагнал авах юм бол бас насаар нь мөнгө авдаг. Тийм шагналуудаа дүүцүүлэх гэдэг юм шиг. Тэгэхээр насаар нь бол биш юм шиг байна. Тэгэхээр нэг удаага гэхдээ ямар ч байсан бол нөөц дээр ч юм өөр одоо Монгол улсын төвөнд байгаагүй эрдэмтдийн шагнал тийм шагнал авч ирж байгаа юм. Тэгэхээр бол тэрийг танах бас ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр өөр одоо зүгээр туршлагаасаа хэлэх юм бол энэ та Монгол улсад хэрэгжиж байгаа нэг номнуудыг харахад сүүлийн үед болохоор хүмүүсийн технологи маш их ашигладаг болсон. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн би одоо шүү технологи ашиглаад ердийн сургалтаа болоод ингээд бичлэг хийгээ гэж юм тийм. За тэгэхээр зарим хүмүүс болохоор энэ орчуулгын технологиг маш их ашигладаг болсон. За тэгэхээр одоо жишээлбэл та номын дэлгүүрт ороод үзэх юм бол зарим зохиогчдыг гадаад хэлнээс орчуулсан гэдэг ном болохоор үндсэндээ Google Scholar-ыг орчуулгууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол зүгээр шууд текстийг оруулна. За нөгөө талаас нь болохоор монгол хэлээр орчуулаад гаргаад ирэх хэсэг ус харж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар яг тэр технологиг болохоор монгол дээр бичсэн өгүүлбэрүүдийг мөн англиар хөрвүүлэхэд ашиглаж байна. За тэгэхээр тэр нь болохоор мэдээж болоод тэр одоо бид Google-ээр орчуулсан номсыг хамгийн харшаад амжилттай жоохон нэг модон өгөхтэй тийм юм бол байна. Гэхдээ бол тэр чинь орчуулга хийж байгаа байхгүй. Тэрийг та нэг одоо эхний хөрвөлрөө гаргаад авсан тохиолдолд сайжруулах боломжууд байгаа шүү дээ. Тэгэхээр Google Translate бол үнэгүй хөрвөлбөр. За хайцсангуу одоо илүү өндөр мөнгө төлдөг орчуулгыг харгаагүй гэж байна. За дээр нь болохоор нэгэнт одоо англи руу нэг удаа хөрвүүлсэн зүйлийг бол англи хэлийг нь засаа сайн муу англи хэлээс сайн англи хэл рүү болгодог бас програмууд байгаа. Тэр програмуудаас гадна ийм бизнесүүд байгаа шүү дээ. Орчуулгын үйлчлүүлж гэсэн юм. Тэрийг бид нэр бас ашиглах стан болоо гэсэн юм. За тэгэхээр миний хувьд болохоор шаардлага тэгээд одоо юу зөвлөмж гэх юм бол юм байна. Тэгэхээр та нар юу асуулт байх юм бол нэг тийм сэдвэн байна ерөнхий байсан учраас яг өөр бэлдэж ирсэн слайдууд байна. Тэгээд та юу асуух юм хариултаа бэлдэж байгаа юм. Яагаад тийм үү? За. Яг өөрөөр жоохон хөрөшин санаж байж байна л да. Тэгэхээр та өөрийнхөө менежмент, цагийн менежментийг өсөлтийг санаж байна. Одоо жишээ нь судалгаанд зарцуулдаг цаг, хичээл заах бүрэн маа цагтаа зарцуулдаг цаг тийм. Тэгээд нэг бусад ажил гэдэг ч юм уу. Энэ юу яаж цагаа хуваалж одоо судалгаанд бүх цагийг зарцуулснараа ингээд сэтгүүлүүд өгүүлмээр гэдэг чинь ингээд судалгааны жил чинь одоо мөнгө гэж хийж болох байгаа шүү дээ. Тэгэхээр яг үннийг хэлэх бол энэ одоо яг хэмжүүлсэн байгаа судалгааны ажлуудыг бол ихэнхийг би Монголд хийв байсан. Тэр олон улсын хэмжээнд нийтлүүлсэн өгүүлбэр за нийгмийн ухааны салбар тэр дотор эдийн засгийн салбар нийтлүүлсэн өгүүлбэр болохоор маш олон жил болж тэрний дараа тэгэхээр одоо шийдэл 2010 оноос хойш хөрсөн ажиллаж чинь тэгэхээр 10 жил ажиллаж чинь гэсэн. Тэгэхээр үндсэндээ тэр ажлууд 10 жил ажиллахад хийсэн ажлууд юм байна болохоор үндсэндээ 4 жилийн ажлын толгойд Монгол хийсэн ажлууд. Өмнөх одоо 6 жилийн хийсэн ажлууд болохоор тэрнээс өмнө одоо жишээ нь англи ажиллаж байгаа үеийн хийсэн ажлууд одоо хэлэлцэх процессороо явсараа бэлтгэж байгаа гэсэн үг байна. Монголд болохоор яг нэг судалгаа хийхэд
маш хэцүү шүү дээ. Бараг бол боломжгүй гэсэн тийм үгдэн харагддаг. Бидний бол ашийн ачаал бол одоо биднээс өрсөлдөхөд байгаа. Адилхан Web of Science, Scopus-тэй өвөл нийтлэл өрсөлдөхөд гадаад улсын багшнаас хамаагүй өндөр шүү дээ. За жишээлбэл би бол англи багшилж ирсэн. Тэнд бол юу чин за энийгээ зогсоохот. Нэг семестр чинь юу л да 17 хоног байдаг шүү дээ.